Элсэлтийн ерхий шалгалтын дээр математик хичээл дээр 800 оноо авсан байгаа. Ийштэй энэ жил 97-ын гүйцэтгэлтэй 800 авсан байгаа математик хичээл дээр. Тэгээ ЕШ дээр 100%-тэй 800 авсан. 2022 онд ЕШ өгөөд 800 оноо авсан. Тэгээд энэ жил болохоор ЕШ дээр 800 оноо авсан. Энэ жил ЕШтэй 100% гүйцэтгэлтэй 800 оноо авсан байгаа. Тийм математик хичээл дээр 800 оноо авсан. За энэ 9 сараас IMT-ийн онлайн анги эхлэж байгаа. Тэгээ 200 хүүхэд бүртгэж авна. Тэгээд хөдөө орон нутгаас оролцож байгаа хүүхдүүд ч гэсэн ингээ онлайнаар ингээд ЕШтэй бэлдэх боломжтой байгаа шүү. Амжиж бүртгүүлээрэй. Удахгүй IMT-ийн онлайн анги эхлэж байгаа. Тэгээд энд нь болохоор 200 хүүхэд бүртгэх болохоор амжиж бүртгүүлээд ЕШтэй эртнээс бэлдээрэй. IMT-ийн энэ жилийн онлайн ангид бүртгүүлээрэй.